За бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Өмнөх бичлэгээрээ би далд ертөнцийн талаар олгох анхан шатны боловсролын тухай товчхон бөгөөд тодорхой ярьсан. За далд ертөнцийн тухай мэдих ядаж анхан шатны мэдэгдэхүүнтэй байснаар бидний амьдрал цаашид үргэлжлэх үр удам, эрүүл мэнд, ажил ах үгүй бүх төрлийн зүйлд маш их хэрэгтэй тухай ярьсан байна. За энэ бичлэгээр болохоор далд ертөнцид тэгвэл юу байт юм бэ гэдэг талаар бас товчхон тодорхой хүргэе гэж бодож байна. За мэдээж орчлон ертөнцийг ил далд ертөнцгүй бүх төрлийн хэмжээс дээр нь судлаад гаргаад батлаад тавьчихсан зүйл байхгүй учраас өөрийнхөө судалсан, мэдсэн, харсан, ойлгосон, ухаарсан зүйл дээр үндэслээ танаас мэдээлэл өгч байгаа шүү. Түүнээс биш миний яг ярьж байгаа бүх зүйл зөв яг л ийм зүйлс байдаг гэж мэдээж батлан хэлж чадахгүй учраас та нар маань авахгүйхийн ухаанаар хандаарай. За миний хувьд болохоор 14-5 наснаас эхлээд бөөгийн түвшээ хийсэн. За өдий хүртэл ингээд далд ертөнцийг судлаад явж байгаамаа. Өөрийнхөө судалсан, олж мэдсэн, дүгнсэн за ингээд туршлага, практикаас авсан бүх юмаа ингээд цэгцлээ сайхан та нартай ярий. Маш гоё ингээд товчлоо сайхан ойлгомжтой ярих гэд бодлоо. За ерөнхийдөө манай Монголд бөө болон боддын шашин өргөн дэлгэрсэн байдаг болохоор энэ хоёр дээр л үндэслээ ярьчих гэж бодож байна. За бусад улс орнуудын хувьд болохоор бас өөрсдийн гэсэн далд ертөнцтэй харилцаа, өөрсдийн гэсэн далд ертөнцтэй нөгөө харилцдаг оршихуунуудтай мэдээж байгаа. За тэгэхээр бүх зүйл байдаг учраас алийг нь ч одоо үүсэхгүй. За энэ маань юу гэж юм гэхээр тэр өөр одоо орон гариг дээр амьдардаг оршихуунууд, амьдралууд те галактикийн өөр оюун ухаанд амьдралууд. За одоо дагнас, шидэт дагнас, лусын дагна, хэмжээс ертөнцүүд, ганц эверт гэл үлгэрийн зөндөө одоо үлгэрийн бааtruуд гэдэг шүү дээ. За тэр болгоно маань нийтэж бүгд бол далд ертөнцтэй өөр хоршихууд, өөр гариг ертөнц өөр тэгүүд байх нь байдаг. За энэ болохоор бид мэдээж итгэх итгэхгүйгээс одоо шалтгаалаад байгаа юм. За түрүүний хэлдэгчлэн Монголд байгаа өргөн дэлгэр тархсан буюу далд ертөнцтэй харьцах гүүр болсон лам болон бөөнрийн хоон тухай ярилцъя. За бөө гэдэг хүн бол өөрийнхөө махан бие болон сүнсэн биеэрээ далд болон ил ертөнцийг холбогч гүүр буюу далд ертөнцтэй харьцах мэргэжилтэн. За лам нарын тухай ч гэсэн тийм үү далд ертөнцтэй харьцах мэргэжилтэн. Энэ хоёрын маань чиглэл нь өөр боловч эцсийн зэгтээ нэг оршихуй, нэг их сурвалж дээр очдог. Тэгэхээр ерөнхийдөө тэр хэрэгжилж байгаа арга, соёл, техник ч гэдэг юм уу харьцаж байгаа, бурхад харьцаж байгаа онгод тэнгэрээсээ шалтгаалаад арай жоохон өөр гэсэн замтай гэж хэлж болно. Мэдээж гэгэрхэд мянган зам байдаг гэдэгчлэн хүн одоо ямар ч замаар, ямар ч урсгалаар далд ертөнцийн тухай мэдээд, гэгэрээд холбогдоод ухамсартайгаа ажиллаад явах боломжтой. За өргөн дэлгэр тархснаас нь буюу бөөгийн тухай ярилцъя. Бөөний хувьд болохоор та бүхэн мэдж байгаа онгодуудыг биетэй залдаг тийм ээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хоёр ухамсар хоорондоо нэгдэж мэдээллийг дамжуулдаг гэсэн үг. Улаачийн ухамсар тэнгэр дээр оршиж байгаа буюу далд ертөнцид амьдарч оршиж байгаа ухамсар зүнс буюу өвгдээцийнхэн нэг осондоо энэ удамд төрөл авч исэн өвгдээцийнхэн сүнс ухамсартай холбогдож мэдээлэл дамжуулж бас далд ертөнцид үйлээ хийдгээ. За тэгвэл бөөнрийн хор бол далд ертөнц нь олон төрлийн тэнгэрүүд хуваагддаг. За хамгийн наазах нь дунд тэнгэр, бага тэнгэр, их тэнгэр гэдэг ангилчдаг. За дээшээгээ бүр ингээд онгодуудаас дээшээгээ ухамсарт хилээд илүү өндөр оршихуй болоод тэрхээр тэнгэр гэж нэрлэгддэг. За тэнгэрээс доошоо болохоор онгодуудын зэрэг төв байдаг. Онгодуудын зэрэг төв хүртэлтэй өөрийнхөө сүнсний мэдлэг чадвар, хийсэн гавьяа, амьд ахуй цагтаа хийсэн гавьяа, сурсан мэдсэн зүйл өөрийгөө хэр гэгэрүүлсэн байдал, хэр чадвар мэдлэгтээс шалтгаалаад зэрэг төв нь ингээд тодорхойлогдоод явцдаг. За ерөнхийдөө шатараатай тогтолцоотой гэж ойлгочод болно. За энгийнээр ойлгох юм бол энэ дэлхий дээр маш олон тогтолцоо байдаг шүү дээ. Эмнэлгийн тогтолцоо, цагдаагийн тогтолцоо, боловсролын тогтолцоо гэл. За цагдаа эмнэлэг боловсролын тогтолцоогоо дунд нь ингээд салгаад үзэх юм бол менежер, захирал, туслах ажилтан, дадлагын оюутан, цэвэрлэгч гэл явдаг. Яг тэрнтэй адилхан энэс бүр хэд дахин том
тогтолцоо далд ертөнцид байдаг. За энэ нь болохоор тэнгэрүүдээр хуваагдчихин зэрэг дэвээрээ ерөнхийдөө хуваагдаж явчихдаг. За тэгэхээр улаач маань өөрийнхөө одоо залж чадах, холбогдож чадах хэмжээний онготой залдаг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ямар түвшний онгоц залаад байна гэдг нь улаач гэсэн өөрөөсөө шалтгаалдаг. За улаач хүн өөртөө ажиллаагүй одоо сурсан мэдсэн туршлага бага бахан бол замцчлагч онгод эсвэл бага тэнгэрийн онгодуудаас эхлээд залдаг. Харин улаач өөрөө ухамсараа сайхан тэлээд, нээгээд, гэгээрээд сүнсний мэдлэг, чадвар, туршлага арвин болоод ирэхээр дээд онгодуудаа залааж авчих боломжтой. Энэ болохоор одоо дээд буюу гэгэрсэн өндөр зэрэг дэвтэй онгодуудыг залах бололцоонд одоо бүрддэг гэсэн. За тэгэхээр улаач хүн өөртөө ажиллаагүй, сэтгэл зүйтэйгээ ажиллаагүй, шунал хүсэлтэйгээ ажиллаагүй, ухамсартайгаа ажиллаагүй, туршлагагүй байх тусмаа ухамсарын түвшинд өөрөөр хэлбэл ухамсарын түвшин доогуур байх тусмаа онгодтойгоо залах одоо чадлан тэр хэмжээндээ байна л гэдэг юмхэд ойлгочиход болно. Харин улаач өөрөө гэгэрсэн мэдлэг боловсрал сүнсний чадвар өндөр байх тусмаа гэгэрсэн онгодтой холбогдох боломж нь бүрддэг л гэж ойлгочих. Тэгэхээр бид нар ямар одоо бөөдөр очиж үйл хийх гээд байгаа итгэж болох уу болохгүй юу, ямар бөөгийн өвөнд ороод явах гээд гэдгээ маш сайн судалж мэдсэн байх шаардлагатай. Ядчил яг бид нар очиод юмыг хардгуу маа гэхэтээ онгодыг очиод харж чаддгүй маа гэхэд улаач нь хэр хүн бэ гэдгийг хараад өгнчихэд болно. Ер нь бол хүнд нэг юм барагцаа байдаг шүү дээ. За энэ хүн бол үнэхээр итгэл даах үцгэнтэй. Энэ хүн бол хүн чанартай, ямар ч л гэсэн худлаа хэлэхгүй, шуналдаа авцсан хүн бишээ, одоо ямар ч л гэсэн итгэл даахаар чин сэтгэлээрээ явж байгаа, ухамсар сайхан тэлсэн хүн гэд бид нар ямар ч хүнийг хараадما таньчдаг. Яг тэрнтэй адилхан улаач хүнийг тэрүүгээрээ дүгнээд одоо итгэж болох уугүй юу, үйл хийлгэж болох уугүй юу гэдгийг одоо өөрсдөө бид нар зөв мэдрэмжээрээ энэ оюун ухааныхаа шинжээг ашиглаад ингээд харчих болохоор байгаа байхгүй. За ингээд тань таалагдж байна, болж байна. Одоо таны сэтгэлд таалагдж байна, зүн совинцсон ч боломжтой юм шиг санагдаж байна. Ер нь харьцаад үзсэн ч гэсэндээ сайхан хүн чанартай харилцах боломжийн тийм улаач байлаа гэхэд за онгод тэнгэрийн дагаад мэдээж маш сайхан онгодууд залардаг. Тэгэхээр хүмүүсийн одоо нийтлэг гаргадаг алдаа нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө бөөл бол бөөл, ам бол ам гэж ойлгочдөг. Тэр дотроо ямар янзын байдаг, юу яадан гэдгийг ерөөсөө судлахгүй. Энэ хүн бөөл юм чинь бүгдийг мэдж байгаа чаддаг ч гэдэг юм уу. Энэ хүн лам юм чи одоо ингээд ном уншаад ингээд харгалаа чадчихин ч гэдэг юм уу. Ингээд ерөөсөө нийтлэгээр нь ингээд харцдаг гэсэн. Ерөөсөө судлахгүй, шинжихгүйгээр. Гэтэл ингэж судал шинжихгүйгээр хүнд итгэснээсээ болоод мөнгө төгрөгөөрөч гэдэг юм уу одоо зөндөө олон юмараа хохирсон хүмүүс байдаг л да. Мэдээж уулын мод урттай богинтой олон хүн сайнтай муутай гэдэг шиг лам бөөнрийн хувьд ч гэсэндээ сайн муу янз бүр байгаа. Гэхдээ ер нь бол нийгмийн одоо мэс чанар, нийгмийн хүн чанар, ухамсарт ороодсон энэ цагт бол мэдээж тэрийгэ дагаад зөвхөн одоо зоосны нөхөр хардаг ч гэдэг юм уу, шунал хүсэлтэд эгонд автагдсан тийм талд ертөнцтэй харьцдаг мэрэгчлэнүүд буюу үзмэрч лам бөөнөр бол маш олон байгаа. Тийм учраас та бүхнийг аливаа юмд ер нь хугацтай судалгаа шинжилгээтэй болгоомжтой хандаарай гэж би зөвлөмөр байгаамаа. За онгодуудын хувьд болохоор маш ингээд олон янзын тэнгэрүүдтэй, орших тэнгэрүүдтэй, олон янзын мэрэгчл үйлтэй хийж чадахгүй юмтай. За тэгэл мэдээж нөгөө өвгдээцийн сүнс гэдэг утгаараа одоо дэлхий дээр удамд төрөл авч исэн хүмүүсийн одоо сүнс ухамсар байгаа. Тиймээс одоо сайнтай муутай л гэсэн үг байхгүй. Яг л одоо хүнд ямар зан чанар байдгийг тэр өөрийн гэсэн өгөгдөл зан чанартай өөрийн гэсэн авьяас бэлэгтэй өөрийн гэсэн чадахгүй юмнуудтай. Тийм учраас онгод тэнгэр гэхээрээ л бүгд гэгэрсэн, бүгд бурхны төвшнийх гэж ойлгоод бүгднгийнх нь өгөнд ороод бүгднгийн одоо дахиж шүтээд байх шаардлага байхгүй. Яг үнэхээр итгэл даах ууц хүндлэмээр сайхан онгодууд бол сайхан итгээд одоо хүндлээд хайрлаад ингээ явж болно. Гэтэл онгодууд хүртэл алддаг гэж өөрсдөө хүртэл хүлээн зөвшөөрсөн те. Зарим сүнс ухамсарууд болохоор тэнгэртэй гарчаад тэнгэрийнхаа одоо зэрэг дэвийг авчаад онгодын судалд суучаад өөрийнхөө үйл хэргийг явж явахдаа дахиад ухамсар унах тийм тохиолдол маш их байдаг. Магадгүй шунал хүсэлтэд автагдах эсвэл амьд ахуй цагийнхан уур хилэн хорсол гомдол сэтрэгч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бол ухамсар одоо унах тохиолдол их байдаг учраас хаанаа л одоо хариуцлагатай болгоомжтой нөхөр хандах хэрэгтэй.
За ер нь бол онгодуудын өөрсдийнх нь одоо ярьж байгаа түүхээс харах юм бол хар сүнс буюу завсарт гацсан сүнс байж байгаа ч тэр онгодын зэрэгт хүрсэн дэлхийн эсвэл онгод тэнгэрийн түвшинд байжгаад ухамсарын түвшинд унаад буцаад одоо хар сүнсний зэрэг төртлөө унсан дорооцсон тийм сүнснүүд байдаг гэхчлэн бас л одоо энэ тэнгэртээ маш олон тогтолцоо, маш олон амьдралын түүх олон зүйлүүд байдаг. Энэ дэлхийн амьдралыг баялаг гэж ярьдаг. За тэгвэл энэ далд ертөнцийн амьдрал бол тэрнээс бол хэдэн зуун хэдэн мянга дахин илүү баялаг аа. Судлаад үзсэн бол маш их сонирхолтой олон зүйлс гарч ирдэг. За ингээр өөрсөө бид нар бас л адилхан одоо сүнстэй, ухамсартай энэ махан бие чинь бас төр зуурах те энэ махан биеийг орхихороо өөрсдийн тэр сүнсний гэр бүл, сүнсний гэр буюу өөрсдийн тэр уг дээдс тэнгэртээ очино. За ахаад ч магадгүй өөрсдийн хуудамд эсвэл өөр газар ингээд төрөл аваад явна. Тэгэхээр энэ болгонд байдгийн шүү. Байхгүй энэ болгон ч худлаа тэр тэнгэр мингэрч гэдэг юм уу дээдс гэж байхгүй гэд явах юм бол бас л нэг талын боловсрал дутж байгаа гэдэг өмнөх бичлэг дээр та нар хэлсэн те. Тэгэхээр за бид нар бүр ингээд тэнгэр болгоны судлаад, онгод болгоны судлаад, далд ертөнцийн тэр чигээр нь судалдаг одоо мэрэгчлэн болдгоо маа гэхэд яаж ч өөрийнхөө хэмжээнд бас ингээд яг энэ далд ертөнцид яг юу гэдэг энэ онгодууд нь хаана амьдраад хаана уршаад яг юу яваад идэх талаар бас тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай байхгүй. Яа тэгвэл хүн болгон л ямар нэгэн байдлаар онгодтой очиж зоолгосон, бөөдөр очисон эсвэл нэг лам дээр очиж ном уншуулсан л байгаа. За альшгүй ч тийм шаардлага бол амьдралд нэг бус удаа гардаг тийм. Тэгэхээр л одоо гүнзгий судалдаг юмаа гэхэд яг хэнд нь итгэх үү, яг цаана яг ямар процесс үйл явдал болоод идэм бэ гэдгийг мэдэх эрмэлзлийн бас боловсралтай байх шаардлагатай байгаад байна. За тэгээ зарим бөөнөр болохоор хүний хүслийг биелүүлэлээ, үйл хийж өглөөгөнгөтэй мэддэхгүйгээр оронд нь өөрийнх нь эрүүл мэндийг ч юм уу, эрчим энергиг ч юм уу одоо эд баялагын ч юм уу янз бүрийн зүйлийг ингээд авчдаг. Эсвэл тэр байтгаа ирсэн хүнийхээ өөрсдийнх нь тэр одоо харж маасан өвөг дээдсийг нь хүртэл сүнсийг ингээд хорчсон тийм тохиолдлууд гардаг. Одоо яг ингээд сонсоход итгэмээргүй сонь юмуд их болдог л доо. Тэр өөрсөө боломж бол хаанч илүүдэхгүй. Маш олон хүмүүс хохироод, маш олон хүмүүс буруу зөв үйлээ хийлгээд зарим бүр ингээд бөө гэж бодохоор бүртэл ингээд бараг тэрнээсээ бөөгөөс бүр трама авцсан. Бөө гэж бодохоор бүр ингээд айдаг, бараг ууралдаг, дургуутдаг болцсон байгаа даахгүй. Одоо ингээд харахад яасан гэсэн чинь тийм нэг бөөдөр очилсон. За тийм нэг лам дээр очисон. Тэгээд ингэсэн чи өстө нэрэ бүр одоо нуухын авчаа нүдийн сохлон гэдэг шиг аимшигтэй юмуд болсон гэдэг жигшдэг итгэхээ болцсон зэвүүцсэн тийм хүмүүс байгаад байгаамаа. Тэгэхээр мэдээж энэний цаана юу байгаад байна гэхээр босон болоогүй бөө болсон болоогүй үзмэрчлэн болсон хүмүүс их байгаа учраас тэр хэмжээгээр л одоо хүнийг хохиросон л ярьж таарахгүй юу. Ингээд өрсө хүмүүс итгэлийг алдсан байна. За ерөнхийдөө бол энэ бөөл ам гэдэг чинь одоо нэг усны одоо сүнсний мэрэгчл буюу ил далд ертөнцийг холбосон аль эрт дээр үесэл байсан тийм үйл баггүй юу. Түүнээс ш тухайн хүнд улаачин ч юм уу тухайн лам л одоо нэр хүндийн унгаад байгаа болохоос ш бөөл ам нар гэхээр бүгдээрээ тийм муу ч тийм үү байхсгүй зүйл одоо биш л те. Тэгээ яг зөвхөр нь аваад сайхан ингээд зөвхөр хөгжүүлээд одоо үнэн боловсролыг аваад явхад бол ашиг тустай сайхан зүйл хөндлөмөр бишрмээр сайхан одоо ёс уламжлал юм баггүй юу. Нэг өсөндөө дээд оршихугаас хүрсэн бэлэг гэж ойлгож болно. Одоо харин одоо цэвүүн цаг нь таарсан гэж ярьдаг ч тэр юм уу одоо иймэрхүү асуудлууд математик асуудлууд их байна. Тиймээс бид нар бас дахиад энэ далд ертөнцийн тухай энэ тэнгэр гэдэг чи юу, энэ онгодууд чи хаанаас ирээд яад гэдэг талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. За онгодуудын хувьд гэх юм бол замчлагч онгод, буумал онгод. За тэгэл өөрийнхөө үйл хэрэгээс хамаарат, мэрэгчлээс хамаарат бас олон төрлийн нэршилтэй төрлийн онгодууд байдаг. За тэр буумал онгод, замчлагч онгод гэдэг нь болохоор ерөнхийдөө улаачтайгаа ойрхон байдаг буюу энэ төв энэ ахуйн амьдралтай их ойрхон бидрийг одоо үр удмаа л одоо харсан, дагаж явдаг ч юм уу, дээшээ чимээлэх үүрэгтэй тийм одоо үүрэг даалгавар авсан онгодууд гэж хэлж болно. За ингээд онгодуудын үйл хэрэг нь ингээд үүлийг үүсдүүлээд боловсрал ухамсар нь ингээд дээшлээд ирэхээр зэрэг дэв ингээд дахиад явна яг л хүний амьдралтай адилхан байхгүй. Ингээ явахаар тэр хийдэг үйлэнч тэр ухамсарын хэмжээнд тэр ингээд өргсөөд томроо явдаг л та. За тэгэхээр ямар онгоцтой золгоод байна, ямар онготоор үйл хийлгээд байна, бидний үг дээдс юу найл хавцаанд явж байгаа, бидний үг дээдс одоо гэгэрсэн үг дээдс буюу онготууд ямар эдийн хэд байдгийг ч гэдэг юм энэ талаараас бид нар сураглаад
мэдчих уул нь бол шаардлагатай байхгүй наазахын л одоо мэдэх юм шүү дээ. За ингэснээр ер нь хүн энэ ил далд ертөнцид хоёуланд нь эерэг сайхан зөв амьдрах боломж нь бүрдэж байгаамаа. Зарим хүмүүс ингэдэг би одоо ганц л амьдрна энэ насандаа юу их нь хамаагүй гэж ярьдаг. Гэтэ харамсалтай нь энэ ганц амьдрал биш зүгээр л нэг л удаагийн дэлхий дээр амьдарч байгаа аялал ахгүй. За тэгэд өмнө чи энэ аяллыг хийж исэн биднээс ус дараа нь олон төрөл аваад дэлхий дээр төрөх боломжтой. За гэтэл яг жинхэнэ амьдрал нь тэгвэл хаана? Хүний жинхэнэ амьдрал нь энэ дэлхий дээр явагдаад байгаа юм. Эсвэл өөр ертөнцид амьдраад байгаа юм. Явагдаад байгаа юм. Гэтэл бидний яг сүнсний жинхэнэ амьдрал далд ертөнцид байдаг. Одоо ийм л ахгүй хүмүүс одоо гадагшаа өөр улс орнд зориод сургалтаар явдаг, ажил хийхэд 4, 5, 10-аад жилийн хугацаатай эсвэл явдаг тийм янз бүрийн хугацаатай явдаг. Тэрнтэй адилхан бид нар яг өөрийнхөө жинхэнэ амьдралаас энэ дэлхий рүү нэг удаагийн туршлага, нэг удаагийн үүрэг хийх гээд амьдраад буцаад өөрийнхөө жинхэнэ гэр, өөрийнхөө жинхэнэ гэр бүл сүнсний гэртээ очдог. Тэгэхээр энд хүнд юу ярьсан, ямар үйлдэл хийсэн, ямар ажил хийсэн, сайн зүйлийг түгээсэн үү, сөрөг зүйлийг түгээсэн үү, нөгөө хэлсэн амдаа эзэн босноо, сүнсний гэрээнийхаа дагуу явсан уу, хувь тавилангийнхаа дагуу явсан уу, сүнснийхаа үйлийг хийсэн үгүй гэдэг чинь бид нар энэ махан биес гараад дэнслэгддэг гэсэн. За дэнслэгдэн гэдэг нь хин нэг нь биднийг шүүгээд там руу явуулаад эсвэл диважин руу явуулаад байгаа юм биш ээ. Энэ бол яг бид нар дараагийн одоо сүнсчин зэрэгдэв ахих юм уу? Өндөр зэрэгдэв рүү очих юм уу? Эсвэл дахиад үүлийн өөрийн барилгаас болоод дахиад энэ амьдралтаа зовлонт амьдралаар амьдрах юм уу гэхчлээ одоо ингээл чааш цааштай хувь тавилан шийдэгддэг. Тэгэхээр энд одоо амьдарч байгаа юм бидний үйлдэл, алхаа, гიშгэ, хэлсэн, ярьсан зүйл бүх юм бичигддэг, хураагддаг. Тэгээд уцаас сүнснийхаа гэрт очихоор тэнд ерөөсөө нэгсэнд үнэлүүлдэг гэсэн үг байна. Үнэлүүлж сэгнүүлдэг. Тэгээд дараагийн бид нар сүнсний амьдрал шийдэгддэг. Тэр магадгүй муу үйлийг хийгээд дараагийн ахиад бүр тэнгэртээ дэвших боломжгүйгээр одоо зуурдад өөр гацаах ч юм уу эсвэл за тэнгэрээ гэрээ олоод очлоо гэхэд ахиад болоогүй ээж сүнснийхаа үүргийг хийгээгүй. Эсвэл чи сүнснийхаа даал руу хийх нь утгаа зөндөө олон муу юм хийсэн байна. Ахиад суралцаа гэд магадгүй ямар ч амьдралыг буулгахчд мэдэхгүй байхгүй. Яагаад тэгэхээр ерөөсөө далд ертөнц гэдэг чинь өөрийн гэсэн тогтолцоотой тий түрүүн хэлсэн. Тогтолцоотой энэ олон сүнснүүдийг чинь бас ингэж хяндаг наануу цаануу амьдрал одоо юу хийх яах их энэ орчлон байгаль хорвоо ертөнцийн тэнцвэрийг хадгалах зорилгоор одоо зохицуулалт тасар өндөр байдаг. Энийг болохоор мухар сүсгтэй хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр биднийг ерөөсөө нэг л бурхан хараад тэр л бурхан биднийг одоо шийтгээд нэг бол там руу нэг бол яваачин руу хуваарлаад идэг гэдэг нь өөрөө жоохон мухартал. Тэрнээс чинь илүү нарийн ширийн тогтолцоо, илүү бодит амьдралын далд ертөнцид байдаг юм аа. Тиймээс ерөөсөө энэ амьдрал одоо буруу зөв үнэн шударга юм байдгүй, худлаа юм байдгүй адилхан далд ертөнцид ч гэсэнтэй тийм байгаа. Тэр ерөөсөө бидний тэр сүнсний өөрийнхөө ухамсартайгаа хэр ажилласан, хэр гэгэрсэн, хэр овсгоо самбаатай байна гэдгээс бүх зүйл шалтгаална. Бидний сүнснээс цаашдаа амьдрал шалтгаална. Яг хөө гэгэрэх боломж бол байна. Буддын ухаанаар бол хүн заавал илүү дутуу ертөнц, илүү дутуу сүнстэй холбогдоод ахгүйгээр өөрийнхөө ухамсартайгаа ажиллаад, бясалгаад ингээд гэгэрээд одоо энэ юуны сансрын тойргоос гитлэх боломжтой гэдэг. Тэ одоо нэгсэндээ өндөр гэгэрс ухамсарт хүрэх боломжтой байдаг. Энэ бас үнэн. Хэрвээ тэр тойргоосоо гарч чадахгүй бол эргээл бид нар сүнснийхээ үүрэг даалгаврыг аваад эргээл болоогүй ингээл нөгөө нэг бидний дээд зохицуулт хийдэг сүнснүүд биднийг бас мэдээл бид нартайгаа бас сүнснийхээ гэрээ хийгээл ингээл амьдр. Гэтэл ийм тойргоос гарах буюу илүү том буюу өндөр ухамсарт хэмжээст очиход бидний сүнсний ухамсарын гэгэрэл бас шалтгаална гэдэг байгаа. Энэ ч бас зөв. Тэгэхээр өөрөөсөө далд ертөнцид бүхэл бүтэн тогтолцоо байна. Маш олон одоо твүүд, маш олон зэрэгдэв, маш олон тэнгэрүүд байна. Олон оршихуй сүнснүүд байна. Бидний сүнсний гэр бүл, дээдсийн сүнс одоо юу гэдгийг энэ бүх тогтолцоо ч байгаа юм. Тэгэхээр хэдүүлээ яах ёстой вэ гэхээр мухар сүсгээс салах хэрэгтэй. Буруу одоо далд ертөнцийн талаар буруу зөв ойлголтоос салаад яг далд ертөнцид яг юу байдаг юм бэ гэдэг талаар үнэн зөв ойлголтыг аваад энэ талаар тодорхой хэмжээний наазах юм бол өсрэлтөө байх хэрэгтэй. За дараа нь яах вэ гэхээр одоо намайг хинт шүүхгүй, одоо миний амьдрал хинт ч хамаагүй, би ганц л амьдрал гэж боддог бол энэ бодлоос бас салах хэрэгтэй. Яа тэгвэл
карма буюу хуулийн үр учир шалтгааны хууль гэж байдаг. Энэ яадаг вэ гэхээр биднээс гарсан нэг ширхэг алхам үйлдэл ч гэсэндээ эргээд бидний сүнсэнд бичигддэг. За тэгээд энээс болоод бас дэнслүүлэгч гэдэг юм уу тиймэрхүү зүйлд талч ертөнцид болдог. Тэгэхээр хаана хариуцлагатай, ухамсартай, ухаантай амьдрах хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхгүй одоо бүгд л одоо өстө нэрээ дураараа л юм би өстө ганц л амьдрнаа да яаж амьдарсан яа гэнгээл ингээд дураар явах юм бол энэ орчлын ертөнцийн тэнцвэрийн тогтолцоо чи өөрөө алдагдах байхгүй юу? Одоо яг тийм та нар юу хийсэн дураараа юугаа ч хийж болно те хинч та нарыг шүүхгүй хинч та нарыг дэнслэхгүй гэд орхичих юм бол юу болох вэ та нар боддоо. Тэгэхээр энийг чинь нөгөө нэг онгодуудын гол ажил хийдэг ажил нь юу гэхээр тэд нар ч бас өөрхөн үүрэгтэй ажилтай шүү дээ. Нөгөө энэ орчлын ертөнцийн тэнцвэрийг хадгалах. Одоо бидний орчлын ертөнц болоод энд байгаа үр удмын сүнс арга талын ертөнц, бэлэг талын ертөнцийг аль алийг хохироочихгүй хүн шиг, аль алийг нэг ингээд унгаачихгүй хүн шиг те аль алийг цааш нь ингээд үргэлжлүүлэн зөв тэнцвэрээр авч явах хэрэгтэй үйлийг хийж байгаа хгүй. Тэр тийм үйл байна гэдэг чинь бидний үйлдэл үг дэнслэгдэнэ. Наадсах нь л одоо үеийн ур учир шалтгааны карманы энергийн хувьд биднэрт үйлчлэнэ. Цаадсах нь махан бие орхилоо буцаад нөгөө сүнснийхээ гэрт очихоор бидний энэ амьдрал чинь дэнслэгддэг. За ингээд цаашаагаа сүнс юу хийх үү, яах вэ гэдэг нь тодорхойлоод гараад ирдэг гэсэн үг байна. Тэгэхээр иймэрхүү бас нарийн учир шалтгаанууд байна. Тэгэхээр өрсөө хин хаана юу хөө миний дураа надаа энэ тэнгэр мингэр даалд ертөнц чинь падлын явахгүй хамаагүй гэж ярьж болохгүй ах нэ. Мэдээж бол аль ч зүйлийг үүсэхгүй. Үнэхээр номын хүчээр, багшийн хүчээр, бясалгалын хүчээр гихээрээд өндөр ашхууд хүрдэг одоо нөгөө дүрст орчлон, дүрст бус орчлон, хөсөлт орчлон, хөсөлт бус орчлон гэл энэ олноос бүр ингэ дээшээ дээд хэмжээст ухамсарт очиж болно. Тэр утга бүр доод хэмжээсэд очиж болно. За эсвэл дэнслэгтэй сүнснийхээ үүлийг ингээд эргэлтийн тогтолцоонд ороод сүнснийхээ үүлийг хийгээд явах уу бас явна. Энэ боломжтой байгаад авахгүй яалтчихгүй. Бүгдийг нь үүсгэж болохгүй байна. За тэгээд өөрийнхөө ерөнхийдөө сонссон, дуулсан, харсан, үзсэн, за тэгээд дотоод сүнснээс авсан мэдээлэл, за тэгээд ухамсараараа танин мэдсэн зүйл, за тэгээд бөөгийнхөө түшээ хийгээ явж хахад олон ч зүйл суралцаж энэ даалд ертөнцид яг юу байдаг талаар одоо судалсан зүйл, сонссон ном гэдэг энэ болгоноо зэгцлээд ерөнхийдөө бүх зүйлс байдгийн байна. Маш нарийн тогтолцоонууд байдгийн байна гэдгийг ойлгож ухамсарласан үднээс та бүхэндээ дамжуулж чадхатаараа л яг өөрийнхөө сурч мэдсэн ойлгосон зүйлээ одоо яриад хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол одоо нөгөө арга бэлэг тал маань тэнцвэр нь алдагдсан. Хүн болгон аргын тал руу явцсан учраас цаашлаад энэ махан бие орхиод бас нэг оршихуй байдгийг шүү гэдгийг мартцсан байгаад байгаа учраас хамаагүй үйлдэл хийж хамаагүй яриад бүр зах замбараа алдсан байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ талаар судлаад ойлгоод одоо өөрийгөө ухамсартайгаар ажиглаад өөрийгөө дэнслээд энэ чи болж ийн үү болохгүй юу гэд хараад ингээд судлаа явахад хэн ашигтай вэ? Биднэрт ашигтай. Цаашлаа бидний үр хүүхэд бидний ирээдүй үр хоцрол маань ч гэсэндээ ашигтай байхгүй. Тэгэхээр энэ талаар та нар маань бас тодорхой хэмжээний ойлголттой, судалгаатай даалт ертөнцийн талаар бас үнэн зөв боловсралтай байгаасай гэж хүсэж байна. За угаасаа тэгэл миний хувьд ч гэсэндээ удахгүй бас өөрийнхөө өндөр үгдээд сүттэйгээ холбогдож байгаа. Тэгээд сурсан, мэдсэн, таньсан зүйлээ бол ингээд хуваалцаал явъя гэж бодож байна. Угаасаа л одоо энэ төрсний минь сүнсний минь үүрэг, сүнсний минь хүсэл, даалгавар, тавилан ч юм уу тийм учраас одоо ингээд бичлэгээ ингээд хийгээд сурсан мэдснээ ингээд харамгүй сайхан ингээд түгээгээд явж байгаа шүү. Тэгээд энэ хүртэл та сонссон талархлаа. Яг хөө зарим хүмүүст хандаж хэлэхэд урдны бичлэгүүдэд бол би даалт ертөнцийн тухай нэг тэгж гүнзгий бол яриаггүй санагдчихээн. Тэгээд бас энэ бөөж гэдэг юм өвгдээцийн сүнстэй холбогдох, дээдтэй холбогдох ч гэдэг юм иймэрхүү зүйлсээр бас урдны бичлэгүүдэд би яриаггүй шиг санагдчихээн.
Ерөнхийдөө л нөгөө өөрийнхөө ухамсартайгаа яаж холбогдох уу, ухамсараа яаж сэргээх үү, дээд ухамсартайгаа яаж холбогдох уу, блокноос яаж гарах уу гэж наазах нөгөө өөртөө ажиллах тийм л зүйлсүүдийг ярьсан. За энэ дугаар одоо өмнөх бичлэг бол энэ бичлэгээс яагаад ингэж жоохон гүнзгий орох болсон бэ гэхээр би ч гэсэн адилхан бас ингэж суралцаад явж байгаа. Өөрийнхөө одоо суралцж байгаа төвшнгөөсөө л одоо хүнд хэрэг болох болов бас ингэж чиглүүлэг өгөхөд бас ингэж сайхан дэмтэй явах болов гэдэг үгнээс бичлэгнүүд маань ингэж арай жоох өөрчлөгдөд явж байгаа шүү. Түүнээс биш би урд нь одоо ингэж бөө гэж байхгүй, тэнгэр гэж байхгүй, бөөнөр чи худлаач гэх юм уу. Тиймэрхүү юм бол огт яриаггүй. Яагад л мэдхгүй зүйлийн талаараа бас ингэж хамаагүй ярьж түгэж болохгүй. Яагад гэвэл түрүүнчлэн хэлсэнчлэн ярьж байгаа үг тэр хүмүүст хэлсэн үг тараасан мэдээлэлтэй хүртэл би хизээ нэгэн цагт хариуцлага хүлээх учраас энэ бол үнэхээр баттай юм байна. Энэ бол үнэхээр зөв юм байна гэж итгэл үнэмшлээ бат осныхаа дараа одоо нэг хэсэндээ ингэж харамсахгүй тэ ингэж ярьснаар бол харамсахгүй. Энэ бол худлаа одоо мэдгүй зүйлийн талаар худлаа буурж байгаа юм биш ээ гэснийхаа үндсэн дээр баталгаатай болчиход та нартай ярьж ин гэсэн үг байхгүй юу. Урд нь болохоор би чи угаасаа мэдээж одоо ингээл бөөгийн түшээ хийгээл явдаг гэсэн зөндөл одоо юм судалсан байдаг. Тэр талаар яриаггүй. Яагад бол миний итгэл үнэмшил бол 100% бүртэйг байсан. Учираас нэг яриж чиж бодоагүй. Хүн өөрийнхөө 100% итгэл үнэмшил өгөөгүй зүйлээ хамаагүй ярьж болохгүй. Бас нэг цагдад ороод ирэх боломжтой. Яг энэ удаад болохоор итгэл үнэмшил маань маш сайхан бүрдэж өглөө. Сүүлийн нэг сар бол үнээр сайхан болж байна. Тийм учраас ингэ та нартай хуваалцаж байгаа шүү. Тэгээд явандаа угаасаа тэгэл янз бүрийн сонирхолтой гоё мэдхэд илүүдэхгүй зүйлсүүдийг бичлэгээр хуваалцаад ярилцаа сайхан дамжуулт хийгээ явъя гэж бодож байна. За ингээд энэ хүртэл сонсон та нартай баярлалаа. Асуулт байл бичээрэй. За тэгээд жоох ойлгомжгүй ярьсан зүйл байвал бас асууж тодруулж болно. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай.